За дараагийн асуулт бол зүүн багт тавигдах асуулт байгаа. Бүгд асуултаа хамтдаа харъя. Манай улсын нүүрсний нөөц хэр их вэ? A. Маш их. B. Хулгайлаад дуусаж байгаа байх. C. Мэдэхгүй. D. Дэлхийд дээгүүрт бичигдэхүйц. За санал ураа шуум нэгдэг үү? Одоо бүгдээрээ зүүн баг ихлэ сонголтоо хийн. Баруун баг сонголтоо их арай болоогүй. За хэрэг нүүрстэй болоо. Манай монголчууд хэр сайн мэддэг болоо. За та юу гэж харж байна? Би бол дэлхийд одоо учиргүй хамгийн ихний бичигдсэн ер нь дээгүүр бичигдэхүйц гэж сонсч байсан. Тэгэхээр ерөнхийдөө маш их гэхээр хитрхи ерөнхий санагдаад энэ бас түрүүн хулгайлаад дуусаж байгаа гэхээр хитрхи пессимист тийм юм хариулахгүй бах. Тэгэхээр бидний мэдэхгүй бол биш. Ерөнхийдөө дэлхийд дээгүүрт бас бичигдэхүйц нөөцтэй гэж сонсч байсан учраас би бол энэ диг юм болов уу гэж бодод байна. Чи юу гэж бодож байна? Тэг би бас залгаагчтай санал нэг байна. Ерөнхийдөө дэлхийд дээгүүрт бичигдэхүйц ерөнхийдөө нөөцтэй байхаа. Хамгийн их нүүрсний нөөцтэй газар Америк хамгийн их нүүрсний нөөцтэй. 3-т Хятад. 3-т Хятад. 2-т Австрали уу? Австрали энэ төр дээгүүрээсэндээ бас. 2-т Оросын холбооны улс. Оросын холбооны улс. За манай айгүй 2 том одоо хамгийн их нүүрстэй эхний 3-т орж байгаа орны 2 нь манайх хөршин шүү дээ. Тэгээ манад бас судалгаа явуулаас байх. Тийм ээ тий. Тэгээ манайх бол одоо хэр их байхыг энэ бас би сая хэлээгүй. Тоогийн нэг санахгүй ч ер нь бол бас нөөц бол багхгүй гэж бол сонсч байсан байхгүй мэдээллүүд те. Тэгэхээр би бол энэ дийл байгаад ээж магадгүй. Одоо ингээ харахаараас A, D хоёр нэлээд төстэй бичигдсэн юм байна те. Тэгэхээр яг A нэлээд зүгээр юм ингээ маш их гэхээр яг юу гэсэн ч үгүй. Энэ арай нэг юм 90 бетонд дэлхийд дээгүүр бичигдэнэ гэхээр арай нэг юм хэмжигдэхүйц санагдаад байх юм. Тэгээ сайхан. Тийм. Та хоёр маань хэн илтгэл тавих вэ? Би тавихаар байгаа тий. Шууд одоо сонголтоо хийчих юм уу тий. За тэгээд маш өөртөө итгэлтэйгээр одоо дэлхийд дээгүүр бичигдэхүйц. За амжилт хүсье. Өмнө нь одоо би хаалт хийж болж байна. Шууд цагаа явуулж авч байна. За шууд явчих. За манай багийн зүгээс энэ асуултын хариулт бол D гэж сонгосон байгаа тий. Дэлхийд одоо дээгүүрт бичигдэхүйц гэдэг байгаа. За яагаад тийм ихээр би 16 онд бас яг Нью-Йоркт хөрөнгө оруулалтын банкнд ажиллаж исэн. Тэгэх үедээ болохоор яг нүүрсний компани одоо IPO гаргаж исэн Америкийн. Тэгээ ингээд харж байхад дэлхийд даяар ерөөхдөө нүүрсний бас нөөцүүд бол ингээд харж байхад түрүүн бас яг хэлсэн шиг Монголын нөөц бол ерөөхдөө дэлхийд бол эхний 10-т ер нь бол орд юм шиг байлаа гэж бол харж исэн. Тэгээ нүүрс нь бас бүгдээрээ түрүүн бас ярьсан те хүрэн нүүрс, коксчих нүүрс гэж хоёр хуваагддаг. Тэгэхээр бүх нөөцүүдийн бүгдийг нэг нийлүүлэх юм бол дэлхийд нэг эхний 10-т бол орж байгаа. Харин зөвхөн коксчих нүүрсээр нь хараад үзэх юм бол дэлхийд эхний 3-аас бараг 5-т ордог гэж бол 16 онд бол ингээд хальт бол харж исэн. Тэгэхээр одоо ч гэсэн тэр дүр зураг бол өөрчлөгдөөгүй байж магадгүй. Тийм учраас манай багийн зүгээс асуултын хариулт D буюу одоо дэлхийд ямар ч лсэн одоо ерөнбөрөө бичигдэхүйц гэж харж байна. За баярлалаа. Ястаа мундаг юм аа. Яг л ерөөсөө цаг хэтрэн гэж байхгүй шүү. За баяр хүргэе. Тэгээ манай хоёр бас нэг хэдхэн секунд болж явахт нь дарсан үгүй. Дарах болоогүй шүү. Болоогүй. За санаараа шуумаа бүгдээрээ нэ. 13 TT 88 дугаарлуу мессеж илгээгээрэй. Эсвэл Freshback application ашиглаад үн төлбөргүйгээр аль нэг хариултынхаа сонголтыг хийгээд илгээгээрэй. За, юу гэж бодож байна? Дукад ит хий да. Хүүе биш. Йоо. Дахиад дарчлаа гэж харлаа шүү. Салбарын бишин мөртөө айгуу сайн харуулж байна. Нүүрсний компани IPO гаргаж ирсэн гэж шүү. Уучлаарай. Би зөв ChatGPT харсан юм боловчдөг. 2016 оны. Мундаг шүү. Тэрнээс бас илүү нөөцтэй болсон байгаа да. Ер нь бол зөв ярьж байгаа. 170 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Тэрний 30 тэрбум нь үйлдвэрлэлд эдийн засгийн ашигтай нөөц. 140 тэрбум технологи сайжрахаар ч юм эсвэл хайгуулаа сайжруулад үйлдвэрлэлийн зэрэглэл шилжиж болох нөөц байгаа. Хэрэглээгээр бид нэр топ 10 зөв. Нүүрсний нөөцөөрөө топ 10-д зөв. Хэрэглээгээр дэлхийн улс орнуудын хамгийн сүүлд нь мөшгөл. Нүүрсээр 70 шиг баян мөртөө бид нэр хэрэгжилж чаддаг болсон. Эдэж дизель гаргах. Яг үнэ тий. За та. Харин тий. Манай улсын нүүрсний нөөц хээр ихэд ер нь дахиад нэмээд хэрвээ хайгуул хийх юм бол нэмэгдэх болов. Гэхдээ эхлээд бас үйлдвэрээ барьчмаар ч юм уу тий. Би зүгээр нөгөө одоо хариуцлагатай уул уурхайг дэмжиж болно одоо их зүйлийг хий гэж бол боддог. За ингээд явж байгаа зүгээр
одоо хариуцлага гэж юу юм гэдэг нь бас түрүүн бас нэг дээр цус ярьсан тий. Одоо манай Монгол улсад олон нүүрсний урхаанууд байна. Улсынхаа одоо экспортын гол бүтээгдэхүүн болоод эдийн засгаа бүрдүүлээд байна. Тэгээ хажуугаар нь энэ бол зөвхөн эдийн засгийн үр өгөөж шүү дээ. Одоо нийгмийн үр өгөөж гэдэг зүйлийг нь ерөөсөө бид нар сайн ярихгүй. Тий. Тэгээд одоо жишээ нь олон сумдыг бол бид нар хэлж болж шүү дээ Өмнө Говь аймгийн. Тий. Бидний нөгөө одоо альва үйл ажиллагаа явж байгаа газар дагаад өөр асуудлууд нь үүсээд байдаг боловч яг анх одоо тухайн урхаа байсан өнөөдөр хоёрыг харьцуулахад цогц цэцгийг харьцуулаад 5-7 бассейн дээр үйл ажиллагаа явуулж байгаа 3 компаниуд дурдвал бас одоо баяр хүрэх хэрэгтэй гэж би боддог. 5-7 хувьцаат компани бол маш олон жил үйл ажиллагаа явуулж байгаа. Маш олон одоо Өмнө Говийн цогц цэцгийн Өмнө Говь оюутнуудад бол тэтгэлэг болгож байгаа байхгүй юу? Боловсролд маш их хөрөнгө оруулдаг. Тэгээ энержи ресурсыг бол дуртахын аргагүй. Одоо яг нөгөө та бас одоо хот төлөвлөлтийн хүн Viva City гэдэг Ярмагт байдаг хотхон байгаа шүү дээ. Тэрийг яг тэр чигт наваачаад барьсан байдгийн. Тийм үү. Цогццээ дөө. Та нэг очих хэрэгтэй шүү. Хот төлөвлөлтийн асуудал эдэр бас зарим зүйлүүд дээр байх шүү. Энд оноогоор ялах юм бол цогццээ явуулч л та. Таиланд биш. Бас болж шүү дээ тий. Зүр харах явъя л да. Энэ жил би нөгөө Батмагна Орхон баяр хоёр барилт нэхэр цогццээ ятсан наад минь үтсэн байхгүй. Тэгсэн чинь тэнд энержи ресурс чинь 300 хүнийг орон сууц барьж өгчөжлээ. Шинээр ажилласан гэх тий. Яг ингээд харахад бол гоё тий ингээд нийгмийн хариуцлагатай шүү дээ. Би чи өөрөө бас нэг шаран голын нүүрсний урахад үсэн 10,000 хүнтэй гоё хотоогоо ш. Дараа нь хөтөлтэй ажилласан яг хөтөл шиг тийм гоё. Тэгээ нийгмийн нөө импактны өндөр байхгүй нүүрс ялангуяа уртуудаа олон 10 жил ашиглах учраас. Тэгээ үзэгчдэд хэлэхэд зөв нэг уул уурхайн төсөл ажиллаад бас нэг хүнэн дагаад аюул мундаг инженерүүд бий болоод идэг. Нүүрсний том инженерүүд бол манай Монголд байна. Олон улсын тайлан дээр гар үсэг зурдаг инженерүүд бол байна. Тэгээ зэсэн дээр ч гэсэн байх шиг байгаа юм. Тэгээ хажуугаар нь одоо чинь Өмнө Говь аймгийн аймгаас Улаанбаатарт ирж сурж байгаа оюутнууд одоо ширээ цогццэх байх юм бол миний л ойлгосноор бол тэр компаниуд нь дэмжээд явцдаг. Нийгмийн хариуцлага гэдэг л бол тэрийг хэлдэг гэж би боддгоо. Тийм аль салбар хариуцлагатай байх юм бол улстай хэрэгтэй л дээ тий. Тэгэхээр илүү хариуцлагатай уул уурхайг хөгжүүлээд явах боломж бололцоо зөндөө байна. Саний хэлсэн таны нийгмийн үр ашиг нас зөндөө гарч ирэх боломжтой байдаг. Ер нь бол уурхай чинь нөгөө бичил жижиг уурхайнууд л байгаль жоохон халтай болохоос биш. Дунд том хэмжээний уурхайнууд чинь хариуцлагатай ингээд хөгжөөд явах бүрэн боломж байдаг гэж байна. Хянаад бас хөг дэмжээд гэж явах хэрэгтэй юм шиг байна. Би бол яг эдийн засгийн учраас бол нэг л юм хэлмээр санагдав. Нүүрс баяжуулах үүдээс гарч байгаа мэдлэг нүүрсээ чинь бид нэр утаагаа буурууллаа шүү дээ. Тэр нөө утаа гэж хараад байдаг болохоос биш. Стратеги аягүй чухал бүтээгдэхүүн байхгүй. Би ч одоо хөдөлгөөний 2 жил ажилласан. Яг тэр мэдлэг нүүрсийг хэрэглэхгүй бол хөдөл ажиллахгүй болох нь барилгын салбар шохоогүй нуурж унж байгаа. Тийм шүү дээ. Зэсийн эрдэнэ төлөвлөлтөөр зэсээ гаргаж авдаг шохоогүй болоод дуусах. Макро эдийн засгийн нөлөөлөл амар өндөр байхгүй. Тэгээ манайхан өмийдл нэг хог могол гэдэг. Яг үндэ бидний амьдралыг биш л дээ. Өөр бүтээгдэхүүн гаргах стратегийн цогцлол дээр очихоор хамт харъя. тий. Тэр одоо мэдлэл нь яг айл шугамар нь гарч ирж байгаа. Хаягдл нь яг айл. Угаагаад дундаас нь гарч байгаа коксч биш эрчим хүчний нүүрс байхгүй. Маш өндөр чанартай доктортой чанартай нүүрс. За, хариултаа сонгож болох хариулт саналраа шугам маань хаасан байна. Тэгэхээр бүгдээрээ хариултаа сонгоё. Хоёлаа тукаага дэмжиж. Тий, дэмжээ. Тий. Энэ дэмжиж шахаад төрүүлээ гэж байгаа. За, хоёр баг баярлна гэж. Хоёулаа ди хариултыг сонгосон байна. За, бүгдээрээ саналраа шугам хаагдсан учраас хамтдаа саналынхаа үр дүнг харцгаая. Манай улсын нүүрсний нөөц хэр их вэ? Oh, nice. За. Манай үзэгчид мундаг шүү. За, манай үзэгчид мундаг байна. Хоёр. Рекорд болчихлоо. Энэ бол бахархгүйц. Тукаага. За, тука баяр хүргэе. Тэгэхээр мундаг байна. Аргагүй нүүрсний IP босгосон шиг аа. Яг тийм.